Кино эхлэхэд нэг охин аавынхаа талаар гондолж байгаагаар гардаг. Охин эмэгтэй найзаа гэртээ авчрах болгонд аав нь найзад нь нүд унгадаг аж. Тэгээд надад аав шиг аав хэрэгтэй. Эсвэл хэн нэгэн түүний энэ өрөвдөлтэй амьдралыг дуусгаж өгөх хэрэгтэй гэдэг. За юу яцгаанда киногоо үзээд байж байгаа үстэй. Энэ бол 1999 онд гарсан Сэм Мендес найруулагчийн American Beauty гэх кино юм. Киноны гол дүр Лестерийн дотоод монологоор кино эхэлнэ. Намайг Лестер Бёрнхайм гэдэг. Энэ бол миний амьдардаг газар. Би одоо 42 настай. Жилийн дотор би өвчгсөн байх болно. Мэдээж одоохондоо би энийг мэдэхгүй л дээ. Нэг талаараа би аль хэдийн өвчгсөн. Миний өдрийн хамгийн оргил үе энэ шүршүрт хийж байгаа зүйлээр эхэлдэг. Үүнээс цааш бүх юмд ордноо. Ижил гүйцэтгэн хөрчтөө маань ярилцаж байгаа энэ эмэгтэй бол миний эхнэр. Би тэрнийг харахаас дургүй хүрч байна. Тэрэнд жаргалтай үе байсан. Бидэнд жаргалтай үе байсан. Миний ганц охин Джейн. Джейн ингээл нэг өсвөр насны өөртөө итгэлгүй ууртай эргэлдсэн охин. Би тэрэнд бүх юм зүгээр болно гэж хэлхийг хүсдэг. Гэхдээ би тэрэнд бас худлаа хэлмээргүй байна. Миний эхнэр охин хоёр намайг бүтлгүй амьтад гэж боддог. Гэхдээ тэдний зөвлөдөө. Би нэрэл нэг зүйлээ алдчихсан. Юу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Би хизээж ийм байгаагүй. Ийм өхмөл. Гэхдээ юу гэж буцааж эргүүлж авахд хизээж оройтхгүй. Лестер энэ монологоор өөрийн амьдралыг тодорхойлсон юм. Насаараа шахуу ажилласан компанид цомгтол хийх болж түүний карьерийн төгсгөл ирсэн байв. Хөндий уран амьсгал нэвтсэн гэр бүлийн оройн хоол нэг мэдгэд охин чинь чиний танихгүй хүн болсон байна гэдэл. Jenny, what happened? Лестерийн эхнэр Каролин ч амьдралын нухчаанд төөрч яваа эмэгтэй. Тэр үйл хөдлөх салбарт ажилладаг бөгөөд хараахан амжилт олоогүй нэгэн. Гэхдээ амжилттай дүр үсгээд явж байхад болно дөө. Нэг өдөрч Лестер Каролин хоёр охиныхоо бүжгийн үзүүлбэрийг үзэхээр явдаг. Лестер охин нь өөрсдөд нь дурггүй гэдгийг мэдэж байв. Бас энэний оронд дуртай шоугаа үзхийг илүүдэж байсан юм. Нөгөө талд Каролин охиноо маш их бэлдсэн, охинд нь маш чухал гэдгийг мэдэж байсан. Ямар ч гэсэн дуртай дургүй энэ хоёр очсон. Лестер хэлсэн зөв байсан. Jenny эцэг ихээ бүтлгүй амьтад бас хязээж өөрийнхөөр нь байх боломж өгдөггүй гэж боддог. Байдгал нэг өсвөр настан аж. Түүний хажууд сууж буй охин Анжелика гэх бөгөөд тэр өнөөдрийн бүжгийн гол дүр юм. Бүжиг эхэлж Jane бусдаасаа зөрж хөдөлгөөнөө алдаж байлаа. Гэхдээ энэ нь Лестерт төвч хамаагүй байсан юм. Учир нь тэр ойрын 20 жил мэдрээгүй зүйлээ мэдэрсэн. Анжеликаг харах тэр мөчөд түүний амьдралын алдагдсан тэр зүйл эргэн ирсэн мэт санагдаж байлаа. Лестер амьдралд эргэн хөл тавьсан юм. Түүнийг харах төдий ухаанаа алдаж, гэртээ хараад ч түүний талаар бодож байв. Энэ нь түүнийг хизээ язааныхаас ч илүү амьд санагдуулж байв. Jenny аавыгаа анзаарч байсан нь мэдээжээ. Ер нь угаасаа найз Анжеликад нь ирчүүд нүд унгадаг аж. Үүнийг Анжелика ч мэддэг бөгөөд энэ нь түүнд асуудал биш байсан юм. Харин ч ирчүүд түүнээс харцаа салгаж чадахгүй байна гэдэг нь түүний модель болох хүслийг тэжээж өгдөг ганц зүйл байв. Тэр энгийн байх нь аимшигтай гэдэг сүржин тодорхойлолтоор мань хэдийн амьдралыг дахиад бодогдуулаад айж байгаамаа. Ангид нэг жоохон галзуу нөгөөх нь дууга найзууд байдаг да. Манай хоёр бол яг тэрийг санагдуулж байгаа юм. Jenny маань тамхилж дуусаад гэртээ орох гэсэн хөршийг нь хашаанаас нэг нөхөр бичлэгийг хийгээд сууж идэг. Ёстой крефи яваац. Мэдээж Jane маань уурлагч гэртээ ороод хальт инээнэ. Хүний анхааралд орох нь өөрт нь таалагдсан юм шиг байгаа. Маргааш нь Лестер охиноо усанд орж байхад нь Jenny рүү залгаж үзээд эвгүй. Охин нь чинийг нь олж мэдээд аавыгаа улам үзэн ядаж байгаа юм. Энэ үед өнөө хөршийн Крефи нөхөр чинь бас манай хүнийг биччихийдэг. Энэ Крефи гээд байгаа нөхрийг Крики гэх бөгөөд эднийг саяхан Лестерийн хажууд нүүж ирсэн юм байна лээ. Лестерийн гэр бүлийг эвгүй гарууд гэж бодож байсан. Эдний хажууд ч гэхгүй юу. Рикигийн ээж нь нэг тийм дуугай хүний яриа анзаарахгүй байгаа юм шиг сонин дүрээр ихэндээ гардаг. Манай хүний аав нь болохоор Америкийн нэгдсэн улсын хурандаа явсан нэлээд мужик гэж харагдахаар нөхрөө. Лестерийн хөрш өнөө ижил хүйстэн хоёр хос амар бэлэг эдэр өгөөд танилцаад бид хамтран амьдрагчид эдэр гэсэн. Оо, хоёр тэгээд юу хамтран хийдин ч гэх. Тэгээд энэ байгаа байдлаас нь гарахад манай Рикийг нэлээд хүнд гараар хүмүүжүүлсэн нь ойлгомжтой байгаа. Том болохын хэрээр Рик ч аавынхаа аяыг олоод сурцсан харагддаг.
Сургууль дээр Жейн, Анжелика хоёр нийлцэн Анжелика ангийнхаа охтуудад зурагчинтай хөл бөмбөгдсөн талаараа ярьж исэн Рик хүрээд ирдгээ. Жейнигийн сургуульд шилжиж ирж байгаа юм байна лээ. Анжелика харин Рикийг таньдаг ба багада хамт сурдаг байсан бөгөөд гэнэт нэг л өдөр хичээлдээ ирэлгүй тэр чигтээ алга болсон гэдэг. Хүрээд ирэхээр Жейн юу гэж нүүр өхөв. Гэхдээ л манай хүн нууцхан шохоор хот байгаа штэ тэ. Оройн Лестер Каролин хоёр үл хөдлөх салбарынхны үйлчлэгт явнаа. Каролинд энэ нь холбоо сүлбэгээ нэмэх том боломж бол Лестерт бас л төөч хамаагүй шүү дээ. Тэгсэн энэ үйлчлэг дээр нь Рики зөөвч хийгээд явж идэг. Тэгээд манай Лестер гоотой танилцдаг. Каролин харин энэ салбарынхаа хаан гэгдэх Бади Кейн гэх нөхөртөө танилцаад тэр хүндээ сэтэн хайдаг. Энэ үед нь манай хоёр арын талбай дээр харт амиг татаад байж байдаг. Яг үнэндээ Рики харт амиг худалдаалдаг, эцэгдээ баригдахгүй тулд ийм ажлыг халахвчаа болгодог юм байна лээ. Айлын хүүхдүүд санаатай. Энийг нь харсан менежер нь ажлаа хий ацмана гэсэн Рики ажлаасаа гарчихж байгаа юм. Ажлаасаа халагдаж магадгүй гэсэн айдастай байгаа Лестерийн хувьд бол баатар болж байгаамаа. Үйлчлэгийн дараа гэртээ эргэж ирэхэд нь Жейн хонохоор ирсэн байдаг. Анжеликад мэдээж энэ нь бол таалагдж байгаа. Тэр байтугай аав чинь жоохон булчингоо хөгжүүлээд арчаатай байвал кют штэ гэдэг. Энийг нь манай сталкер нөхөр сонсчулгүй яах вэ? Солиотой. Oh my god. It's a psycho next door. Рики бол багаагаар Жейний анхаарлыг татсаар байгаа юм. Тэгээд манай Жейнийг сталкертад байж исэн. Энэ үед нь манай Лестер Гражаасаа гантила гаргаж ирээд нүүв нүцгэн дасгал хийгээд байж идэг. Ястай үгүй. Энэ бичлэгийг нь манай Крифи хурш хийгээд байж байсан. Аав нь гинтхэн гаднаас орж ирээд чиний шээсний шинжилгээ өгөх хугацаа чинь болсон байна гэд нэг сав бариад ороод ирдэг. Рики 6 сар тутам шээсний шинжилгээ өгдөг юм байна лээ. Яалтчгүй хатуу чанга эцгэх байгаа юм. Рики чинийг нь тэгээд аргалаад сурцсан аавыгаа гарсны дараа хөрөгчнөөсөө хөлдөөсөн шээс гаргаад ирж байгаа юм. Солиотой. Рикигийн өрөөг харуул баахан CD пянцтай яалтчгүй баян гараагааз. Лестер рүү буцаад ороход ер нь бол манай хүн дундаж засны хямралдаа өртцсөн гэж болох дүр байгаа юм. Үүнээс манай хүнийг одоо суг татаж гаргасан зүйл бол амьдралынхын шин утга учир гэдэг зүйл. Тэрийг нь Анжеликагаар төлөөлүүлчих гэж байгаа юм л да. Үүнийг сэтгэл судлаачид novelty seeking буюу шинжлэх хариу үйлдэл гэдэг юм байна лээ. Тэгэд манай хүн бас Рикээс тамиг авч маваад бие сайхан болгох гээд өнөө ижил хүүстэн хосуудтай хамт гүгээд нилээн л юм болно. Ер нь бол өөрчлөлтийг айгүй эрчимтэй явуулж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Анжеликаг хүсн улан бадарч нэг орой бодонгоо бор зүйлээ борлуулж байсан эхнэртэй баригддаг. Угаасаа унтарсан харилцаа руу сүү цацчихж байгаа юм л да. Гэхдээ Лестер хорхоо торгүй амтан бөгөөд салхаад болвол эхнэрийн араар нь тавиагүй гарч хурж байгаагүй. Тэр байтугай эхнэрийнхээ ажил тусалж байсан гэд эхнэрийнх нь хувьд ашигтай салалт хийх үндэслэл байхгүй гэдгийг харуулнаа. Энэ өөрчлөлт нь цаашаа улам эрчимжиж манай хүний нөөцтөө миний хогийн утга учираа алдсан амьдралд танай компани бол ёстой лайл байна шүү. Fuck шүү гэд халагдах хөргөлөө өгч байгаа юм. Гарахтаа бас болоогүй даргынхаа нууц амргийг илчилнэ. Хүн итгэхгүй бол чамайг надад бэлгийн дарамт үзүүлдэг байсан гин шүү гэж хүний нөөцөө сүрдүүлж байгаад жилийн цалингаа аваад ажилласаа гарнаа. Гэхдээ яг хүн л болсон юм хойно ажил хийх хэрэгтэй. Гэхдээ Лестер ажил амьдралын алин дээр нь ч айгүй хариуцлага үүрээд үзсэн болохоор тэрнээсээ зүхтаах гэж байгаа юм шиг таарсан дөргөн хоолны газартаа би танай зүгээр бэлтгэгчээр орж ир даа гэд орчихж байгаа юм. Нөгөө төгөр манай дөр хуучны залуу халуун насныхаа амьдралыг их өгүүлж байгаа юм шиг байгаа. За энэ хооронд Каролин бас юу гэж зүгээр байх вэ? Өнөө үл хөдлөхийн хаан гэдэг Бади Кейн гэдэг нөхөртөө ч уулзаад учир ургуулсан байдаг. Яалтчгүй гэр бүлийнх нь харилцаа тардагдаад болсон болохоор Каролин ч гэсэн байнгын бүх зүйл зүгээр юм шиг дүрсэгдэг бага аваад шин зүйлийг хайж байгаа юм шиг байгаа. Аав ээж нь ингэж явж байгаа хооронд мэдээж манай өсвөр настан бас юу гэж зүгээр байх вэ? Нэг өдөр Рики үгсэн шувууны бичлэг хийгээд байж исэн Анжелика Жейн хоёр хүрээд ирдэг. Чи яагаад ийм гажиг царайлаад үгсэн шувуу бичээд байгаа гэсэн Рики. Учир нь үзэсгэлэнтэй болохоор гэдэг. Энэгээрээ Жейнийг улам анхаарлыг нь татаж байгаамаа. Жейний хувьд гэр бүл найзууд шиг ч юм уу анхаарал тавих нэрийдлэр өөрийнх нь орон зайд халддаг биш. Харин тэгж халдахгүйгээр өөрт нь анхаарал тавиад байгаа болохоор Рики таалагдаад байгаа юм шиг байгаа. Эсвэл надад тийм өсвөр насны үерхлийн харилцааны туршлага бараг байхгүй болохоор энэ хоёрын дунд явж байгаа зүйлийг ойлгоогүй ч байж магадгүй. Рики бас тэр бүхэндээ хөөрхөн охин яаж нарахаа мэддэг дүр байдаг.
Гэртээ дагуулж ирээд нууцаар аавынхаа бууны цуглуулгыг үзүүлээд тэр хүнтэй хамт өнгөрөх цагаа сонирхолтой болгоод байгаа. Гэхдээ Рики энэ хатуу чанга дэглэмтэй өссөн амьдралдаа олон зүйлийг бодож тунгаагаад үзсэн нөхөр гэдг нь харагддаг. Ямар сандаа нэг гялгар хийсэж байгаа бичлэг үзүүлээд тэрүүгээрээ бидний өдөр тутамдаа анзаараагүй үлдээсэн зүйлсийн ард бүхэл бүтэн амьдрал байдаг. Тэрийг хүн анзаарах нь сайхан хийгээд энэ их гоо үзэсгэлэн өчүүхэн би хүртэж чадахгүй бол яандаа гэж байгаа юм. Амар байгаа эцтэй. Каноны ихэнд Лестер сайхан унжгар нөхөр эхнэр охин хоёр нь яаж ч нүд зүрлсэн тэрэнд нь хүлцэнгүй ч гэхүү тоохгүй ч хүү байсан штэ. Одоо болохоор манай хүн өөртөө идэх хитгэлээ олоод авцсан тэр хүлцэнгүй байдлаа зад татж байгаа юм. Энэ нь мэдээж гэр бүлийг нь улам маргааны хар намг руу татах нь ойлгомжтой. Нөгөө талаас Каролины хувьд нөхөр нь ажиллаа хаяад ингээд том толгоолоод байхаар өнөө хамаг үүрэг хариуцлага нь Каролин дээр ирэх гээд л байгаа юм л да. Энэ дунд хохирж байгаа хүн нь яалтчгүй Джейн. Өсвөр насны дээрээ явж байгаа хүүхдэд аав ээжийнхээ нь утгагүй ч гэмээр зүйлсийг хараад улам эцэг эхээс холдох нь ойлгомжтой. Нөгөө талд Джейнд илүү ойртож байгаа хүн нь мэдээж манай өнөө Крифи хурш Рики байгаа юм л да. Манай хүн Крифи царайлаа Джейни бичлэгийг хийгээд байж байсан. Аав нь гаднаас нь орж ирээд шууд зодоод эхэлдэг. Юу болж ийн яаж ийн хийж ийн гэсэн манай хүн чинь аавынхаа өрөөрөө нууцаар ороод Джейни цуглуулгыг үзүүлсэн штэ. Тэрийг нь аав нь мэдээд өрөө рүү норж мөнгө улгаалаад хар тамхи авах гэж байна гэд бодсон байдаг. Уг нь бол хүүн зардаг нь. За энэ үрдэл явсан юм чинь Рики аавын талаар нэг мөр ярий. Хатуу чанга нөхөр гэхээсээ илүүтэй яалтчгүй хүчрхийлэгч эцэг эхийн төлөөлөл дүр юм шиг байгаа. Рики ээж айгүй сонин дүр гэж байсан да. Яг үнэндээ энэ гэр бүлийн хамгийн том хохирогч нь байхгүй юу? Хамтран амьдрагчаасаа болоод байнгын айдас төгшүүртэй болцсон. Үүнээс үүдэн өөрийгөө илэрхийлэх чадамжгүй болсон нь түүний дүрийн байнгын дуугүй байдлаас нь харж болно. Угаасаа ийм нөхцөл байдалд өссөн Рики бол бусад энгийн хүүхдүүдээс шаал ор тусгаар амьдралд ертөнцтэй байх нь аргагүй байгаа юм. Тэгээд энэ өөрийнх нь онцлогч гэхүү зүйл нь эцэг эхийн хайраар дутагдсан Джейнтэй холбогдох гүүр болж өгж байгаа юм шиг байгаа. Тэгж явсаар өнөө би эцгээ алуулмаар байна гэдэг утгатай юм ярьж эхэлдэг хэсэг дээр ирж байгаа. Цаана нь Рики бичлэг хийгээд байж байсан юм байна лээ. Тэгээд Джейни хөхний агалгаанд орох гээд хадгалж байсан мөнгөөр нь би эцгээ чинь хороогоод өгөх үү гэж байгаа юм. Гэхдээ энэ тийм хэд serious яриа биш болохоор санаа зовхгүй байж болно, санаа зовж болно. Киноны эхэнд бас манай Лестер жилийн дараа би үхсэн байна гэж эхэлдэг штэ. Одоо энэ гарч байгаа үйл явдлууд ингэж жил хөвөрч яваад манай дүр магадгүй энэ амьдралын чинь сүүлийн өдөр гэдэг самбарыг харж байсан биз дээ. Гэдэг үгээр сүүлийн өдрөө эхлүүлж байгаа юм аа. Энэ нэг жилийн хугацаанд манай хүний бие эдэр нь сансан шиг сайхан болоод улам сэрэгцсэн байгаа юм. Рики Джейн хоёрч бараг үерхдэг болоод тэр хүнтэй хамт хичээл мичээлдээ цуг явдаг болцсон байдаг. Энэ өглөө хүүгээ хичээлд нь явахдаа нэг л зүйл болохгүй байгааг Рикийн аав мэднэ. Тэгэд манай Рикийн хуурцуудыг үзчихээд жилийн өмнө Лестерийн өнөө хар шун шаав шалдан гантел өргөж байсан бичлэгийг олоод үзчихэж байгаа юм. Солиотой. Өдөр нь манай Лестер ажил дээрээ байж исэн нэг л танил хоолой захиалга өгч байна. Цаана нь бас эрэгтэй хүний дуу гарч байна. Энэхүү манай дүр эхнэрээ араар нь тавьж байсан мэдэж байгаа юм. Гэхдээ ер нь гайхаад байх зүйл байхгүй. Энэ хоёрын харилцаа угаасаа дууссан. Тийм болохоор манай Лестер зүгээр л эхнэртэй аз жаргал хүсээд бас албан ёсорч гэхүү энэ хоёр тусдаа хоёр тусгаар хүмүүс болж байгаа юм шиг байгаа. Юу гэсэн үг вэ гэвэл эхнэр нь Лестерд юу хийхийг дахиж заах гэж оролдохгүй гэж байгаа юм. Каролины хувьд бусармаг хэдэж энэ сайхан харилцаа нь энэ хүрээд өндөрлж байгаа юм. Бади Кейн гэдэг нөхөр нь одоо бас эхнэрээсээ салж байгаа бөгөөд энэ үед ийм асуудал гарах хэрэггүй баха. Тийм болохоор хоёулаа одоохондоо завсарлаа гэдэг. Оройн нь хар усан борооноор Джейн найз Анжеликатагаа цуг гэрлүүгээ явж идэг. Энэ хоёр ойрд уулзаагүй юм байлээ. Ер нь Рики гарч ирснээс хойш найзууд хоорондын харилцаа нэлээд муудсан юм шиг байгаа. Угаасаа Анжелика юм л болвол хөл бөмбөг инээ тэрэ ярьж явдаг. Тэр амьдралынх нь нэг хэсэг болцсон юм шиг нөхөр байхгүй юу? Тэр нь болохоор манай Джейн дугаасаа таалагддгүү. Лестер бол сайхан төмрөө өргөөд хөгжмөө сонсоод тамхиа татаад явж идэг амьдралын хэмнэлтэд болцсон. Тэгсэн өнөө тамхин дуусаад Крифи хөршөө дуудаж байгаа юм л да. Энэ үед айл хэдийн харан төрцөн Рикигийн аав тэр хоёрыг алсаас ажиглаж байгаад хүүгээ ижил хүүстэй юм байна гэдгийг ойлгодог. Ямар юмны ижил хүүстэн байх вэ? Тамхийг ороож өгөөд гэхдээ тэр нь цонхны цаанаас эвгүй байрлал авцсан юм шиг харагддаг. Энэ үед Анжелика Джейн хоёр ирээд манай хоёрын тамхилалд өндөрлөж байгаа юм. Тэгээд ёстой Рики амар зодуулах болов яах вэ гэсэн зоддоггүй. Харин хүүгээ ер нь бол гэрээсээ хөөчгөж байгаа нь. Нөгөөдөгөр Рикид тайлбарлах боломж өгөхгүй бөгөөд хүн ч эцэгтэйгээ ойлголцохгүй байна гэдгээ ойлгоод гэрээ орхихоор болно. Рикигийн аав энэ хэсэг дээр айгүй сонирхолтой тийм миксд эмошн харуулдаг.
Нөгөө талд Жейн харин тэрүүхэндээ Лестер сэтэн хайж байгаа. Гэхдээ тэр даруй байлнаа. Мэдээж энэ талаар дараа нь Жейнтэй муудалцлгүй яах вэ? Тэгсэн гаднаас Рики орж ирээд хамт Нью-Йорк явъя гэдэг. Манай хүн чинь тамхины бизнесээс овоо мөнгө цуглуулсан. Жейн ч гэсэн нэлээ мөнгөтэй. Тийм болохоор хамтдаа амьдарч чаднаа гэдэг итгэлтэй байгаа юм шиг байгаа. Энэ үед нь Анжелика тэр хоёрыг зогсоох гээд тэрүүхэндээ маргалднаа. Энэ үед нөгөөтэйгүр Анжеликагийн бас хамаг бараан талыг гаргаж ирж байгаа. Анжелика бол бас л өөртөө итгэлгүй өсвөр насны охин. Гэхдээ Жейнээс ялгаатай түүнийг ихэд далдалсан дүрээ. Энэ киноны өсвөр настангууд ер нь барьцгүй эвгүй гарууд. Уг нь би өсвөр наснаас холдоод нэг удаагүй байна. Гэхдээ л нэг ойлгоход тийм хэцүү. Доор Крашт сайхан чийлрээ дасгалаа хийгээд мансуураад байж байсан Лестер дээр Рикийн аав орж ирж байгаа юм. Яаж яагаад ч үлээ манай хүний гэр бүлийн талаар яриад Лестер ч тоосон юмгүй ихнэр маань өөр хүнтэй явуулдаг. Ер нь манай энэ гэр бүлийн энгийн юм шиг харагддаг дүр төрх худлаа. Бид хоёрын гэрлэл тэдрүүл зүгээр л халахвч гэд хэлчихдэг. Ингэх тусам Рикийн аав бол улмал бодлоо баттгаж авч байгаа байхгүй юу? Тэгээд Рикийн аав айгүй сонин mixed emotion үзүүлээд байна гэсэн дээ. Тэгсэн аав нь ижил хүүстэн байсан байж таардаг. What the fuck л гэж бодно үстэй. Лестер ч тэр даруй нөхцөл байдлыг залруулж байгаа юм. Тэгээд ер нь бол Рикигийн аав паниктаад ч гэхүү бандсандаа ч гэхүү гэрлүүгээ буцаад явнаа. Энэ үед хар усан борооноор Каролин амьдралаа бодонгоо хувь хүний хөгжлийн балай подкастуудын нэгийг сонсоод байж байдаг. Энэ дүрийн ч гэсэн амжилттай эсвэл бүх зүйл зүгээр юм шиг байгаа царайлж байсан маск нь нэг юм унаж байгаа. Гэхдээ өвөнд нөхрөө буруутгах бөгөөд өөрөө хохирогч явахаар шийдэж байгаа юм шиг байгаа. Ийхүү машиныхаа урд байсан бууга өвөртлөөд гэрийн зүг явнаа. Том өрөөнд харин Анжелика хөгжим сонсоод уйлж байдаг. Лестер энэ үед нь ирээд Анжеликаг энгийн нэгэн бишээ харин ч гайхалтай сайхан гэдгийг нь эргээд мэдрүүлж байгаа юм. Тэгээд киноны туршид хүссэн зүйл нь Лестер дээр ирэх үед яг үнэндээ Анжелика хүнтэй энгэр зүрүүлж үзээгүй гэдгийг мэдэж байгаа юм. Лестер тэр даруй байлдаг. Ер нь бол кинон дээр анх удаага Лестерийн дүр тийм ухамсартай захирагдсан зөв шийдвэр гаргаж байх шиг байгаа. Харин өнөө хүн бүрийн анхаарлыг татаж өөрийгөө хөл бөмбөгийн багийн эксперт юм шиг ярьдаг байсан Анжелика маань өөрийгөө зүгээр л энгийн нэгэн гэдгээ харуулж байгаа юм. Лестер ч гэсэн тэр даруй түүнийг хүсэл шуналдаа баригдсан ирийнүүдээр бус харин өөрийнхөө охин шиг л харж эхэлсэн гэсэн үг. Үүгээр ч дамжуулаад охинтойгоо энэ бүх цаг хугацаанд холбоо тасарсан байсан юм байна. Тэр байтугай энэ тасарсан харилцаа нь эргэж сэргэхээргүй болсон бололтой гэдгийг ойлгодог. Энэ үед Анжелика Лестерээс та хэр байна да гэдэг 3 хаан хүүхдээ асуулт асуудаг. Хөөх, надаас хүн ингэж асуух гэх бодож. Би сайн байгаа. Гэр бүл ажил амьдралын дунд гацаад явж байсан Лестерийг энгийн нэг хүн талаас нь хараад анхаарал хандуулах нэгэн байгаагүй юм шүү гэдэг бодол төрж байгаа юм. Яг энэ үед л манай дүр жинхнээсээ амьд байгаа мэт мэдрэх бөгөөд энэ нэг жилийн хугацаанд болсон зүйлс зүгээр л төр зуурын төөрөгдөл байжээ гэдгийг ойлгодог. Тэгээд сүүлийн удаа гэр бүлийнхээ зургийг хараад амиа алдаж байгаа юм. Бууцсан хүн нь түүний эхнэрч биш, Рики ч биш. Надад бол манай дүр амиа алдсан нэг тийм хамааралгүй санагддаг бөгөөд Лестерийн юу ойлгоо гэдэг нь их чухал байсан юм. Лестерийн хувьд хүсэж байсан тэр төгс бие залуу нас гэдэг байгаа зүйл нь тийм ч чухал биш. Харин түүний анзаарлгүй үлдээсэн амьдралын жижигхэн хэрнээ гоо төгөлдөр тэр зүйлс хүний амьдралд илүү их утга учиртай хийгээд энэ гоо төгөлдөр гэдэг байгаа нь ч бас төгс төгөлдөр биш. Эсвэргээрээ их энгийн зүйл юм байна. Түүнийг та нар нэг л өдөр ойлгох байх гэд дуустдаг. Ер нь бол би ярих гээд нилээн айж байгаад ярьчихлаа. Тэгээд та нар өөрсдөө үзвэл бас өөрийнхөө ойлгох байх. Баярлалаа. Саба дараарай нэрэ бас доношин өгөх боломжтой шүү.